Улаанбаатар хот гэдэг маань өөрөө нийгмийн эдийн засгийн хамгийн гол хэрэглэгчид, гол үйлдвэрлэгчид байгаа тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хотын гайлын газрын хувьд ерөнхийдөө ойг ухтаад бас мөн цаашдаа бас гайлын шинэ өнгө төрхийг бий болгохын тулд шат араас ямар арга хэмжээнүүдийг авч байна, хэрэгжүүлж байна. Та бас нэг гэрлэр хэмжих бүх барааг шалгаад авахгүй, шалгах бараагаа шалгана. Ерөнхийдөө бас нэлийн хурдвчилсан тэг үйл ажиллагаа хурдчилсан одоо нөгөө үйлчлүүлж байгаа хүнийхээ цаг завыг хэмсэн энэ тал дээр бас үйлчлүүлэгчид дээдэлсэн ийм арга хэмжээнүүдийг бас бид нар авч хэрэгжүүлсэн бас нэлээдгүй үр дүнд төрлөө гэж ярьж байсан тийм ээ. Тэгэхээр бас цэцгээ дараад бас энэ асуултыг тавья гэж бодож байна. Юуны өмнө та бүхэнд энэ оройн нэмэлтийг дэвшүүлье. Хотын гайлын газрын хамт олон 200 гаруй гайлын улсын байцаагчтай. За өнөөдөр гайлын ерөнхий газрын системийн төсвийн орлогын төлөвлөгөөний 60 орчим хувийг биелүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар манай хамт олон улсын төсөвт 350 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ нь манай мөн одоо гадаад худалдааны бараа эргэлтийн 1 тэрбум 460 орчим сая ам долларын бараа тээврийн хяналтыг тавьж ажиллаж ингэж байгаа. За тус гайлын газрын хамт олон энэ гайлын шинжилгээг төлөвлөх жилийн хүрээнд бол нэлээд ажлуудыг зохион байгуулсан. Ялангуяа хотын гайлын газар бол энэ гайлын байгууллагууд одоо системийн хэмжээ томоохон байгууллагын хувьд бол бизнесийн одоо орчныг одоо сайжруулах, бизнес эрхлэгчтэй түншлэх ийм одоо олон төлбөрийн ажлуудыг зохион байгуулсан. Тэгээ юуны өмнө бид энэ ажлыг зохион байгуулахын тулд тухайн аж ахуйн нэгжийг эхний ээлжинд таньж мэдэх одоо зайлшгүй шаардлага тавигддаг. Тэгээ энэнийг таньж мэдхийн тулд бид нэр эрсдлийн одоо мэдээ одоо сан бааз бий болгосон. Энэ баазыг бол нэг ясандаа гайлын байгууллагын дотоод гатаад орчны бүх мэдээллүүдийг хүлээж авах, мөн гайлын зөрчил бүрдүүлэлтийн дараах шалгалт, за мөн энэ асуудлаар манай хотын гайлын газрын 170 орчим гайлын улсын байцаагч нар томоохон одоо аж ахуйн нэгжүүдийн дээр таньж мэдхийн тулд прап бичиж энэ одоо мэдээллийн баазуудыг бий болгосноо. Ингэж ажилласны үр дүнд нийтдээ манайх 6195 хуудас буюу 70,000 орчим одоо гайлын одоо мэдээллийн бичлэгийг одоо эрсдлийн санд бий болгож энийг одоо энэ оны 3 сараас эхэлж ашиглалтанд орсон одоо кэш системдээ бол бүрэн одоо тусгаж ажилласан. Энэ одоо тусгаж энэ мэдээллийг бол бид нэр цуглуулад, боловсруулад, тэнд дүн шинжилгээ хийгээд тухайн аж ахуйн нэгжүүдэд одоо шууд одоо бүрдүүлэлтийг түргэн шуурхаа өгөхийн тулд одоо улбар шар төлөв, мөн түнчлэн одоо улаан төлбөр одоо гайлын бүрдүүлэлтийг гэсэн улбар шар төлөв гэдэг маань өнөөдрийн байдлаар нийт гайлын бүрдүүлэлтийн 10 орчим хувийг хийгдээд явж байна. За энэ юу гэж хангалттай зэрэг энэ төлөв гарсан тохиолдолд кэш систем програм бол өөрөө шууд ингэж тухайн аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн баазад боловсруулалт хийгээд автоматар ингэж төлөв өгч байгаа. Ингэж гарсан одоо аж ахуйн нэгжийг гайлын бит үздэг шалгалтаас 100% чөлөөлж байгаа. За шар төлөв улаан төлбөр гарсан бит шалгалтыг 100% хийж байгаамаа. За ингэснээр бид нар судалгаа хийж үзэхэд ер нь одоо гайлын одоо бит шалгалтыг бол ойролцоогоор манайх цаг одоо 30 минутанд одоо жирийн одоо ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй үед хийдэг. За энэ шууд үзүүлэх хийснээс бол 10-аас 25 минут нэгэд ялангуяа үйлчлүүлэгчдийн цагийг бол маш их хэмнэсэн. За энэтэйг мөн гайлын үйлчилгээ гэдэг маань нэг талаар төрийн үйлчилгээ энийг одоо ойртуулахын тулд бид нэр төв апстаа бол орж ирэнгүүт үйлчлүүлэгч байршлын схемээр хаана хэн ямар мэдээлэл авч болдгийг яаж яахын мөн түнчлэн үдийн цайны цагаар бол одоо цайг үйлчлэх. За үйлчлүүлэгчийн 5 тухтай орчныг бүрдүүлэхийн тулд гайлын хяналтын 7 терминалыг бол шинжилэн зохион байгуулсан. За мөн одоо түнчлэн төвөр ачаа, химийн хортой бацаа ачааны терминалуудыг бол шинжилж хийсэн. Мөн одоо гадаад худалдааг өргөжүүлэхийн тулд экспортын бүрдүүлэлтийг дугаар харгалзахгүй үйлчлэх ийм үйлчилгээнүүдийг бий болгосноор өнөөдөр одоо үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаагаар хотын гайлын газар 70-аас 80% одоо сэтгэл ханамжтай үйлчилж байна гэсэн одоо дүн шин одоо өгсөн бидэнд. За мөн түнчлэн үйлчлүүлэгчтэй бас нэг бизнес эрхлэгчтэй анхаарч байгаа гол зүйл нь гэхэлээ гайлын хууль тогтоомжийг зарим нэг тохиолдолд ингээд нэлийн зөрчил гардаг. Энэ зөрчил бол одоо зөвхөн мэдснээс зарим нэг нь бол одоо гайлын хууль тогтоом мэдээлэл дутгамаас энд гардаг юм аа. Тэгэхээр зэрэг энийг одоо дэлгэрүүл юу яхаа сайжруулахын тулд гайлын лавлгаа мэдээллийн төвийг ашиглалтанд оруулсан. За энэ ашиглалтанд оруулж нэлээд одоо үйлчлэгээ үзүүлснээр одоо
гайлын одоо мэдээллийн одоо хууль тогтоомжийн мэдээллийг бол 625 удаа бол авсан байгаа байхгүй юу. Энэ өнгөрсөн оны мөн үнэтэй харьцуулахад 10 дахин ихссэн. За манай иргэд бол юуг одоо голчиж ийн гэхлээр зэрэг ер нь суудлын автомашиныг маш ихээр оруулж иж байна. Энд онцгой албан татвар нь ямар байдгийг гэж байна. За мөн гайлын одоо барааны одоо ангиллал үнэлгээтэй холбоотой асуудлуудыг мөн сонирхож байна. Мөн одоо анх удаага гайлын бүрдүүлэлт хийж байгаа тохиолдолд яаж бичиг баримтаа бүрдүүлэх ёстой, яах ёстой вэ гэдгийг бол ингэж шууд ингэж ажиллаж харилцан авч мэдээлэл авч ажиллаж байна. За үйлчлэгнийхээ зааланд бас ингээд бидний л ингээд хууль тогтоомч чинь дандаа нэг тийм юу гэдэг чтэй албаны үгээр тэгэхээр өөрсдийнх нь үгэнд ойлгомжтой болгохын тулд тэр үйлчлүүлэгч ямар эрхтэй ямар үүрэгтэй юм тий яаж оролцох ёстой гэдгийг бол үйлчлэгчдийн гарын авлага хийсэн мөн одоо гайлын эрхийн тулд тэр гадаад худалдаанд бичиг баримтуудыг ямар бичиг баримтуудыг яаж бүрдүүлэх ёстой гэдгийг бас үлгэрчилсэн заавар зөвлөмж гаргасан. За мөн одоо бизнес эрхлэгч ингэж энэ хууль тогтоомжийг энгийн одоо ойлгомжтой үгээр тайлбарлаж ингэж хийсэн тийм том альбомуудыг одоо хийж үйлчлэгийнхаа зааландаа тавьсан. За ингээд нийт бизнес эрхлэгчдийн үгийг бас их хүлээж авч сонсож байгаа. Ямар одоо санал байна, ямар гомдол байна, одоо гайлын байгууллага яаж ажиллах вэ? Энэ одоо тэдний эрэлт хэрэгцээг одоо 13 удаа бид нар уулзалт зохион байгуулад за тэгээд энэ одоо үйлчлэгчдийн засгийн хамтын судалгааг одоо улирал болгоо авдаг л да. Энэ ингээд аваад үзэхэд бол 1281 мөн одоо Улаанбаатар хотын гайлын мэдээллийн энцгээс мэдээллийн 60 орчим хувийг болоод авч байна гэсэн ийм дүүн шинжилгээ өгсөн. Ийм одоо амжилтаар хотын гайлын газрын хамт олон гайлын байгууллага нийт 643.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт одоо төвлөрүүлсэн байгаа. За энэ маань бол бидний одоо төлөвлөж ирсэн хэмжээнээс бол даруй одоо 100 гаруй тэрбум төгрөгөөр бас илүү давуулан биелүүлж байгаа нь бас бидний одоо ойн баяртай барьж байгаа бас томоохон бэлгийн нэг юм аа. За мөн одоо гайлчид маань гайлын хууль тогтоомжийг зөрчсөн, улсын хилээр хууль бус одоо бараа нэвтрүүлэхийг завдсан нийт 2031 захиргааны зөрчил за 772.5 сая төгрөгийн үн бүхий 51 одоо эрүүгийн гэмт хэргийг илрүүлж за 189 сая төгрөгийн торгуулийг одоо улсын төсөвт төвлөрүүлсэн ийм амжилттайгаар бас өгч байна. За мөн одоо бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулсны үр дүнд нийт одоо 4.1 тэрбум төгрөгийн зөрчлийг одоо бас илрүүлж за үүнд одоо акт тавьж актын одоо гүйцэтгэл одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар 3.1 тэрбум төгрөгийг одоо улсын төсөвт нөхөн оруулсан. Ийм амжилтаар бид нар бас айн баяр өгч байна. За мөн 2010 он бол гайлчдын хувьд, гайлын байгууллагын хувьд бас маш одоо олд амжилт дүүрэн он жил байлаа. За бид нэр бас гайлын үйл ажиллагааг автоматжуулах, олон улсын төвшөнд хүрсэн, за олон улсын одоо сүүлийн үеийн одоо технологи суурилсан гайлын мэдээллийн автоматжуулсан системийг бас үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байгаа. За мөн одоо гайлын хяналтыг эрсдлийн удирдлагад суурилж хэрэгжүүлэх энэ одоо эхлэлийг одоо мөн одоо тавьсан. За мөн энэ онд бид нэр гадаад харилцааг одоо хөгжүүлэх, за ялангуяа засгийн газраас баримталж байгаа гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд бид нэр гадаад харилцаа, нэг ялангуяа олон талт хамтын ажиллагаанд их төлөвлөгөө анхаарсан байгаа. За мөн одоо хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд бусад орнуудтай хамтын ажиллагаагаа хөргөжүүлсэн, хөрш орнуудтай бас дээд хэмжээний айлчлалуудыг зохион байгууллаа. За үүнийхээ хүчинд бид нар бас энэхүү гадаад харилцаагаа хөрөнгө оруулалт